За 26-ны төсөвтэй холбоотой нэг хэд асуулт асууя. За нэгдүгээр тэр эрүүл мэндийн салбартай холбоотой энэ эмнэлгийн эмч мэргэжилтүүдийн цайлан том бага байна. Одоо энэ бензин шатхуун нэмэгдсэн, өргөлгөн хэрэглээний барааны үн бас нэмэгдчихлээ. Гэтэл одоо мэргэжилтүүд их дутагдж байна. Гадагшаа явж байна. Бүтэн 5 жил ярьж байна. Үндсэн цайлангийн сүлжээг нэмэхгүй л эрүүл мэндийн амч одоо тавьдаг, цангийн ам шийддэг юм, засгийн газар шийддэг юм, ийм асуудал болоод байна. Хоёрдугаар эмнэл дээр үзээрэй. Би бас сая хэвтлээ тэнд. Өдрийн ээлжийн ганц асрагчтай. Цайлан байгаараас сүлгшийн дутагдaltaй, эмчийн дутагдaltaй. Хамгийн сусчээс пастан хойлдог тэр асрагч нарын нэгээр тавьдаг шүн байхгүй. Эмнэлгийн дотоод халдвар хамгаалал алдагдсан юм байдалтай байна. Тэгэхээр энэ 26-ны төсөвтөр нь мөнх сайхан сайдаа энэ эмнэлгийн ажилтны цайлан нэмэх талаар туссан уу? За нөгөө талаар энэ сая аймагуудын эмнэлгүүдийг ярьж байна. Тэр Эмира ангио компьютер томограф чухал аппаратаар хангаад энд ажилладаг мэргэжилтнүүдийг гадаад бас сургаж болон дотооддоо бас дагалдан сурах орон нутгийн ажлын байрны сургалтыг хийх тал дээр бас та төсөв тавьсан уу? За ийм асуудал дээр мөн асуудал байна. Нөгөө хөнгөлөлтөмийг авч чадахгүй байна. Одоо сая бүх юм нэмэгдсэнтэй холбоотой эми үн өндөр, хөнгөлөлтөмөд чадахгүй, сум багийн эми сангийн асуудал дээр одоо яаж шийдэх гэж бодож байна? Энэ дээр төсөв тавьсан уу гэдээ асуумаар байх юм. Нөгөө талаар энэ эмийн үндэсний эми үйлдвэрийг дэмжих тал дээр төсөв тавьсан уу? Одоо бид нэр эмийн 70% гадаадаас 30% дотооддоо үйлдвэрлэж байна. Энэ талын асуудал дээр одоо эмийн шанар шалгах лабораторийн асуудал дээр төсөв тавьсан уу гэдээ асууж байна. Хоёрдугаар тэр аялал жуулчлалын сайдаас Таван богдын шигэлдээ аялал жуулчлал жилдээ 30-аас 40 мянган жуулч очиж байна. Засгийн газрын мөрөн хөтөлбөр туссан. Танаас би дөрөв асуухад энэ хувийн хвшлэл дээр газар болох асуудал ярьж байсан. Газрын асуудал шийдэгдсэн үү? Отоглох газар байхгүй, ариун цэврийн байгууламж байхгүй, байгаль орчин ихээр бохирдож байна. Энэ тал дээр төсөв тавьсан нь засгийн газрын мөрөн хөтөлбөрт орсон шүү дээ. За хөдөө аж ахуйн сайдаас мань асуух энэ өнгөрсөн жил бид нар алдаглаг төсөв батлана гэж байгаа жидүүдээр мөнгө тавиулж чадаагүй. Энэ жил хичнээн төгрөгийн төсөв тавьчихуу та. Малын түүхэд одоо ихээр хаягдж байна. Арьс шир ноос энэ үнгээд хаягдаад байна. Энэ дэр тодорхой хэмжээний одоо бүсчлэх юм дээр ч одоо үйлдвэр нь хязгаарлалтанд орох нь жижиг оврын тэр одоо яттай эсхийний үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн тэр байгуулах байна. За нөгөө талаар нэг том асуудал Баян-Улгийн аймагт хуучин Баруун Тав аймгийн ноосыг аваад угааж ирсэн том үйлдвэр байсан. Ноос угаах үйлдвэр. Сүүлдээ самнах тоног төгөөрөмжтэй гадаад гаргаж хагаад гадаадын иргэн зардсан. Одоо банкны барьцаанд байгаа маань 2 тэрбум хэдэн зуун төгрөгөөр. Биелэг үйлдвэр барих биш, биелэг үйлдвэр нь байж хат энийг авч ажилуулах тал дээр одоо та бодлого барьж гин үү ирнэ. Энэ талаар асууя дараа тодорхойлъя. За эхлээд эрүүл мэндийн сайд хариулах уу? Эрүүл мэндийн сайд мөнх сайхан сайд хариулъя. Тэгээ хүнс хөдөө аж ахуйн сайд, дараа нь аялал жуулчлал, соёл спортын сайд. За гишүүний асуултанд хариулъя. Энэ цалин мөнгө үнэхээр одоо бас учир дутагдaltaй байгаа та санал нэг байна. Тэгээ одоо манай эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилч одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 3% байгаа энэ жил. Бид нар энийг олон улсын судалгаагаар доотлол нэг 6% хүрэгжээж одоо бас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаасаа салнаа гэдэг ийм тооцоололтой. Тэгээ бид нар бол жилдээ 1%-аар нэмэгдүүлээд явъя. Ирэх жил дотоодын нийт бүтээгдэхүүний 4% хүргье гэдэг энэ саналыг одоо сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамд бол бид нар өгчихсөн байж байгаа. Тэгээ энэ цалин мөнгөтэй холбоотойгоор ажилчдын дутагдал ялангуяа хөдөө орон нутагт нэлээд одоо боловсон хүчний дутагдалд орж байгаа. Энэ нэгдүгээр цалин мөнгөний дутагдaltaй холбоотой, хоёрдугаар тэнцээ ажиллаж амьдрах орон байрны асуудал байгаа. Тэгээд энэ орон байраар нь хэрхэн яаж хангах уу гэдэг бас орон нутгийн захиргаануудтай ярьж байгаа. За цалин мөнгийг бол бид нэр үе шаттай нэмэгдүүлэх гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгож байгаа. Манай эрүүл мэндийн салбарын суур асуудал бол шийдэгдсэн. Санхүүжилтийн тогтолцоо нь гүйцэтгэлээр
ажлаа хэр сайн гүйцэтгэж чадан төдий хэмжээний цалин авах боломж нь бүрдсэн. Харин харамсалтай нь энэ дээр нь цалингийн одоо гүйцэтгэсэн хэмжээгээр нь нэмэх энэ боломжийг нь бас хязгаарлалчаад байгаамаа. Сангийн яамнаас бас энэ үндсэн цалингийн дээд хязгаараас 20% илүү энэ цалин мөнгө урамшууллыг нэмж өгүүлэхгүй байгаа ийм зүйлүүд байгаа. Энэ дээр бас цаашдаа бид нар анхаарах ёстой гэж ингэж харж байгаа. За ажлын байран дээр их сургалтыг бид нэр тасралтгүй зохион байгуулж байгаа. Жишээ нь бид нар одоо хавдрын тусламж үйлчлэгийг улс орон даяар хийж хүрэхэд орон нутагт 104 эмч, эм найруулагч, сувлагч гээд мэргэжлэн дутагдaltaй байна. Тийм учраас 64-ийг бид нар Улаанбаатарт бэлдэж байгаа. Үлдсэн 40-ыг нь бид нар орон нутагт ажлын байран дээр нь бас үндэсний багууд байгуулж очоод ажлын байран дээр сургаад байгаа. Өнөөдрийн байдлаар 15 төрлийн үндэсний багууд байгуулагдсан аймаг дээр орон нутагт очоод газар дээр нь иргэдэд тусламж үйлчлэгээ үзүүлэнгээ тэнцээ байгаа эмч мэргэжлүүдийг сургах энэ бодлого маань явагдаж байгаа. Энэ үндсэн дээр бид нар одоо ирэх энэ жилийн 12 сарын 1 гэхэд бүх аймагуудыг хавдрын тусламж үйлчлэгээ үзүүлдэг энэ бүр жигдэрсэн байх ийм бодлого тогтолцоо руугаа ингээд орцсон явж байгаа маа. За энэ эмийн үүний өсөлт одоо үнэхээр байна. Ялангуяа хөнгөлөлттэй эмүүдээр нэлээд өндөр үнээр иргэдэд очдог ийм зүйл байгаа учраас бид нар эмийн энэ бодлогоо өөрчилж нэг их хүүсвэрийн худалдаа авалтыг энэ зохион байгуулснараа бид нар өнөөдрийн байдлаар зарим нэр төрлийн эмийг иргэний Германаас гарах мөнгөний төлбөрийг 10 дахин хүртэл багасгачаад байна. Энийг бид нар цаашаа эрчимжүүлээд 2026 оны төгсгөл хүртэл энэ бодлогоо бид нар үргэлжлүүлж чадах юм бол манай улсад чанаргүй юм үнэтэй байна гэдэг энэ. За дараагийн асуултанд хүнс үдэ очихын сайд энэхэр сайд хариулъя. За жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн 5 жил улсын төсөв дээр нэг төгрөг тавигдаагүй. Хэвээр байгаа. Одоо би дахиад саналаа өгсөн. Яаж батлагдахыг мэдэхгүй байна. Санал дээр 58 тэрбум гэж яваа. Нэг заашгүй шийдэх ёстой зүйл энэ жижиг дунд үйлдвэрлэл энэ хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд бүсчилсэн зээлийн бодлого гаргахгүй бол явахгүй юм байна. Баруун бүсийн зээлийн багц гэж тусна гаргаад, баруун бүсийн жижиг дунд үйлдвэрийн зээлийн багц гэж тусна гаргаад, тэр нь зөвхөн тэр хүрээндээ хуваагддаг, ашиглагддаг байхгүй бол илүү нэг чадах сайтай, нөхцөл сайтай аймагуд тэр гол зээл дээр ороод байна. Тэгэхээр энэ бас нэг юм гомдол дагуулдаг байгаа зүйл их энэ жил их анзаарагдлаа. Тэгэхээр энэ эх жил энийг засахын тулд бас их хурдтай хамтран ажиллах шаардлага байна. За ноосны үйлдвэр баян үлгийн хуучин ноос бэлтгэх үйлдвэр байгаа. За энэхэр сайдын микрофоныг хэмжигэй. Яамны бодлого бол үйлдвэр барихгүй байгаа. Үйлдвэр барих хөнгөлтэй зээлийн их усрын шийдэж өгöd байгаа. Үнэхээр тэнд Баян Улгийн аймгийн бизнес эрхлэлдэг аж ахуйн нэгжүүдээс энэ үйлдвэрийг босгоё, зээл авъя гэвэл яам бол бүх бодлогын дэмжиж өгөөд арилжааны банкудад уламжлаа дэмжиж өгнө. Их усрүүд байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэй. Төр бол ноос угаахгүй, арьс шир илтгэхгүй, энэ бол цэвэр бизнесийн байгууллагын хийх ажилд бол тэнд оролцож болохгүй гэдэг улсын их хурлын тогтоолтой байгаа. Нэрлэнгийн төсөв батлахдаа маш хатуу хоригдсон шүү дээ. Гадаадын зээл тусламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн хөвшлийн хийх болцоотой ийм хөрөнгө оруулалт бизнесийн үйл ажиллагаанд улсын төсвийн мөнгөөр орж болохгүй гэдгийг бүр үүргэжүүлсэн байна. Тэгэхээр ингээд тэр чинь болохгүй байгаа юм. Үнэхээр зарим зүйл дээр яхахгүй төр ороод хийх шаардлагууд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ 26 оныхоо төсөв дээр бүгд энэ дээр бас анхаарад явъя. Тэгээ түүхийдийн үнэтэй байх ганц бодлого. За нэмж хариулах нь номын сайд нэмж хариулъя. За баясны гишүүний асуултанд хариулъя. За аялал жуулчлалын салбар бол энэ хувийн хвшил чиглэлтэй явна гэдэг бодлогыг яамнаас болон засгийн газраас барьж байгаа. Тэгэхээр одоо бидний хувьд бол отог байгуулад орхидог, байгуулсан отыг цаашаа үйл ажиллагааг авч явах нь хамгийн чухал байгаа учраас бидний хувьд бол төсвөөс одоо бага хүүтэй урт хугацаатай буюу 6% хүүтэй 6 жилийн хугацаатай зээлийг гарах боломжийг бий болгоод их усрыг бий болгож байгаа. Үүнийг арилжааны банктай хамтарч хийж байгаа. Тэгэхээр цааш энэ отгуудыг байгуулах, за зам дагуух одоо энэ боловсон нойлтой ийм цогцлборуудыг бий болгохыг бол
хувийн хвшилтэйгээ хамтарч хийнэ. Энийг бид нар одоо арилжааны банкн дээр гарч байгаа энэ баг хүүтэй зээлээр дамжуулж хийнэ гэж үзэж байгаа. Томоохон дэд бүтцүүдийг л улсын төсвөөс хийхээс биш цаашдаа тогтмол үйл ажиллагаа авч явах зүйлийг бол энэ хувийн хвшил нь арилжааны чанараараа хийж авч явах нь чухал байгаа гэж харж байгаа. За та бас газар Номын сайд нэмж хариулъя. За та бас газар оролтын асуудлыг асуулаа. За газар оролтыг та өөрөө мэдж байгаа орон нутгаас иргэдийн урлагийн шийдвэрлэдэг. Энэ ч утгаараа яах вэ? Яг өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбар дээр эдгээр жижиг зохицлуудыг бий болгоод явхад газар олголт хүндрэлтэй байгаа гэвэл байгаа. Одоо иргэдийн урлал нь хуралдахгүй эсвэл дуудлага худалдаанд хит өндөр болгочоод буцаагаад бас авах боломжгүй ийм зүйлүүд гарч байгаас болоод газар олголт хүндрэлтэй байгаа гэдгийг мэдж байгаа. Энэ ч утгаар засгийн газар дээр энэ аялал жуулчлалын бүсийг бий болгоод энэ бүсээ тодорхойлж өгөөд газар олголтыг илүү хөнгөвчлөхтөр ажиллана гэсэн ийм бодлого бол гараад явж байгаа.